Due to ongoing cyclone situation, a total Шри Ланкийн үер хөрсний гулгалтаас болж амиа алдагчдын тоо 335-200 хүн сурахгүй хэвээр байна. Мөн 20 мянга гаруй гэр байшин үерт дуусснаар 108 мянга хүн түр хорогдох байранд толгой хорогдож байна. Албаныхны мэдээлж байгаагаар Шри Ланкийн 3 тутмын нэг нь тог цахилгаангүй унтны усгүй байгаа тул онц байдал зарлжээ. Энэ удаагийн үер нь Шри Ланкийн түүхэнд байгаагүй хамгийн хүндхэн сорилт болж байгааг ерөнхийлөгч Анура Кумара Дисанескей хэлсэн байна. Мөн сүүрлийн дараах сэргээн босголтын тооцоол асар өндөр гарахаар байгааг онцолж байна. Нас баралтын хувь хамгийн өндөр байгаа хэсэг нь Канди болон Бадула тосгон. Хөрсний гулгалтаас болж зам харгуу бүхэлдээ хаагдсан учраас иргэдэн дөрөгч боломжгүй байна. Хүнс хоол унтны усааж бараад байгааг орчин суугч иргэн утсаар хэвлэлд мэдээлжээ. Байгалийн гамшиг хяналтаас гараад байгаа тул Шри Ланкийн засгийн газар өнгөрсөн амралтын өдрүүдээр олон улсаас тусламж хүсч хөлийн чандад амьдарч байгаа иргэдээсээ хандив гуйсан. Одоо тус улсад борооны улирал тохиож байгаа ч ийм хэмжээний гамшиг нүүрлэж байсан нь ховроо. Хамгийн сүүлд 2003 оны 6 дугаар сард болсон үерээр 254 хүн нас барсан нь бүтэн зууны хэмжээнд тохиосон хамгийн гамшигт үзэгдэл байсан.